Hello. За цуурлаар нөгөө гоо сайхны эмч цэцлийн талаар ярина гэдгийгсэн байгаа тийм. За өнөөдөр нүүрний өөх сорилтын талаар ярилцгаая. За хүмүүс минь ээ одоо ингээд ер нь өөрсдөө таланцаа хараад зурган дээр гой гарахгүй байна. Хөшин харагдаад байна. Одоо дандаа нэг тиймэрхүү асуудал их гарч байгаа тийм үү. Тэгэхээр хамгийн наазахын жишээ нь энэ эрүүнд байгаа гэсэн үг. За тэгэд эрүүний өөх тарганч бай ингээд үзэхлээр нэг тийм сул чимшиг, бамбгар чимшиг энэ хүзүү эрүүний яс ялгарахгүй байгаа гэсэн үг. За би эхлээд өөр дээрээ ярьж өгье. Би 5 жилийн өмнө яг корона болоод хил хаагдахын өмнө яг тийм асуудалд орсон байхгүй юу. За тэгээд өөрөө цариг хараа таалагдахгүй яагаад байгаа учраа олохгүй явж байгаад интернетээс ухаж байгаад нүүрний өхийг цордгийн байна гэд. За тэгээ нэлээд олон эмнэлгээр явж үзсэн. За тэгээд яг мэрэгжлийн өөх сорилтоороо мэрэгсэн эмчийг олж аваад тэр эмчтэй өөрийгөө таатгсан. Тэгэнгүүт төр унтуулахтайгаар цаг 30 минут талсан баг. За тэгээд орсон гэрс огт айгаагүй яагаад тэгэхээр ер нь бол Солонгос улс гоо сайхныхаа хахалгаагаар ерөнхийдөө тэргүүлж байгаа улс учраас ямар ч айц байгаагүй ороод гараад ирсэн. За яг гарч ирээд нэлээд өвдөх байх гэж бодоод хоол идэж байх гэж ер нь бодож исэн чинь эсрэгээрээ ямар ч өвдөлгүйгээр бүр сүшээ идсэн мэдээ. За тэгээд энэ яг ямар төрлийн хахалгаа яг яаж хийгддэг юм талаар ярьж өгье л да. Тэгээ миний хувьд болохоор 5 жилийн өмнө болохоор лазер хахалгаа байгаагүй. Миний өөх болохоор энэ голд нэг цолсон, чихний ард цолсон, энд ингээ 3 цолсон. За тэгээд эндээс нийшин чүг гэж ингээ сайхан сэтгээд сороод. За эндээс нийш нь хоёр тал руу ингээ сайхан сороод. Энд нэг ойдол, энд нэг ойдол, нэг ойдол. Дандаа юус ганцхан ойдол маш жижигхэн цолдог гэсэн. Тэгээ одоо бол ямар сар байхгүй. За тэгээд иймэрхүү эрүү минь гарч ирсэн байгаа. Түүнээс хойш огт энэ миний давхар ирүү гэж гараагүй. За өөр дээр ингээд туршилт хийсэн байдаг. За тэгэнгүүт одоо болохоор юм хөгжөө, технологи хөгжсөн учраас лазераар хайлуулж байгаа. Лазераар хайлуулна гэдэг чинь миний хэлэгжсэн үеэс бодвол гэж ингэж арьсан дотор чинь сэтгэхгүй гэсэн үг байхгүй юу? Адилхан цоолно. Одоо болох ингэж 2 цоолоод ингэж цоолоод. За 1 цоолоод ингэ 3 цоолж магад. За ингэ цоолоод яах вэ? Дотор талаас нь оруулаад хайлуулна эхлээд лазераар зөөлхөн хайлуулчаа дараад нь хайлсан өөхий чинь гэж сорхон нэрт юм уу. Тэгэхээр энэ арьс мах энэ мэдрэлийг ерөөсө гэмтээдгүй байх нь. За ингэж сорчдгийг. Энэ ороо эрүүний сорилт болохоор яг энэ доотлын давхар эрүүд байгаа. Эний өртөл явдаг энэ лайн. За дээрэс нь энэ ингээд нэг хэсэгт орчиж байгаа давхар эрүүний маань хэсэг тийм үү. За тэгэнгүүт энэ хэсэг орчно. Энэ хэсгийг тусдан сорно гэсэн үг. Үнэлгээнээс тусдаа. За энэ хацрын хоёр талд жишээлбэл одоо бол миний хол ингээд барихаар юм байхгүй. Энийг бол соруулаагүй. Зүгээр яг энэ дээр ингээд барихаар та нар нэлийн бомбгор байгаа хүмүүс бол энэ хэсгээ соруулж болно. За энэ уртл руу бол орохгүй. Яагаад орохгүй вэ гэхээр энэ урталт бол маш их мэдрэлийн хэсэг байж байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ рүү орохгүй. За мэдрэл багтай хэсгээр энэ талаас сурч болж байна. Тэгэхээр энэ хүмүүс ингээд өөрсдөө шанааны хэсгийг хусуулмаар байна гэдэг хүмүүс бол үгүй. Зарим хүнийх баг ингээд энэ өөхөө нэмсгэн нэг сайхан лазертад хайлуулсан тохиолдолд жижигэрдэг бах нэ. Хацар маань. За ингээд аюулгүй, гэмтэхгүй гэсэн үг. За дараад нь яг энүүхэн хэсэгт нь бас сурж болж байна. Эндээ бомбгор хацартай хүмүүс байдаг тийм үү? За ингээд нэг дахь хэсэг, хоёр дахь хэсэг, гурав дахь хэсэг, дөрөв дахь хэсэг. За дээрэс нь дотортлоо ингээд үзэхээр өөртөө бараг баригдан дөө. Өнөхөр дотортлон зузаан хүмүүс байж байдаг. Тэр хүмүүсийг болохоор яадаг гэхээр дотортлоос нь нас хайлуулж байгаа сурдаг гэсэн. За ингээд 4 төрлөөр нүрний өөхийг хайлуулах нь шүү дээ. За тэгэнгүүт арьс унчих уу? Эсвэл одоо буцаагаад ингэ наадаг юм хийх үү, мих үү, баривч зүүх үү гэдэг гэж байгаа тийм. Миний үед бол баривч зүүдэг байсан юм. Ингээд зүүн. Бүтэн ингээд зүүгээд энэ арьсыг махтай маань ингээд нааж өгч байгаа байхгүй юу? Өнжүүлэхгүй нь дут тийм. За одоо ингэ хажуулаас би харуулъя л да өөрийгөө. Харагдчих юм болоо өөрийгөө хардгүй. Өнжсөн юм адахын талах тийм үү?
За тэгэнгүүт одоо сүүлийн үеийн лазер чинь давуу тал нь юу вэ гэхээр огт нүрийн чинь найрс гэмтэхгүй. За дээрэс нь үнжилт өгөхгүй гэсэн үг. Яагаад гэвэл лазертай тэждэг. За тэгээд би хэд хоног ингэж баривч зүүжсэн бол одоо бол ерөөсөө өнөөдөр хагалгаанаас гарч ирлээ. Өнөөдөр чиний нүүрэнд ингэ наалт юм цаасан тейп наагаад өгчнө. За хацрыхыг сорсон бол ингэж наагаад өгчнө. За энэ тейптайгаа 2 юм уу 3 хоног. За тэргээд хулаад авчна. Ингэ болоо. За хүсвэл яг энэ нөгөө давхар ирүүд нэлээд ихэсэн хүмүүс бол ер нь баривч зүүсн дээр байдгийн. Яагаад тэгэхээр арьс нь унжичдаг. Тэр хэрэг дотроо өөхтэй хэрэг юм суларсан зузаан байснаас шалтгаалаад доошоо арьс нь жоохон унжих магадлал өндөртэй байдаг. Хүн болгон өөрөөр байдгаа гэсэн үг шүү. За тэгэнгүүт өөгөөс оруулчаад жижигхэн нөртөө болчихно. Тэгэхээр дараад нь яах вэ? Өөгөөс оруулсны дараа. Тэгэнгүүт хөдөлөө байнга одоо энэ ингээс хорцсон хэсгээ буцаж унжуулахгүй, буцаж яахгүй тулд энд нь дандаа би завжны ардын булчин дээр тийм үү энэ жажлуурын булчин дээр ботокс хийлгэж явах хэрэгтэй 6 сар тутмын. Өнөөдөр нэг одоо юу гэдэг гой болгоод хагалгаа хийлгсэн байж байгаа. Тэрийг ингээд за нэг мөсөн гой хэлсэн юм ч гэж бодож юусэн болохгүй. Байнга л араас нь арчилгаагаа хийн. За ингээд эндээ ботокс хийлгэж болж гин тий. Гэх мэтчлэн ингээд хамгийн хурдан, хамгийн үр дүнтэй залуухан харагдах төрлийн хагалгаа бол ерөөсөө эхний ээлжинд бол нүрийн өөхийг соруулах байгаа шүү. За ингээд өнөөдрийн өөх сорлтын талаарх, нүүрний өөх сорлтын талаарх мэдээлэл маань өгөр өндөрлж байна.